эссе бичихтэй юун дээр бас ингээд анхаарах хэрэгтэй байг бол одоо эссе бичдэг тийм тайпууд одоо байна. Ер нь бол янз янзын зорилгоосоо шалтгаалаа. Тэгэхээр яг энэ scholarship буюу тэтгэлэг авахдаа бичдэг яг илүү тохиромжтой одоо эссений төрлүүд нь гэвэл одоо энэ narrative гэдэг чинь одоо ерөөсөө ингээд өөртөө тохиолдсон одоо туршлагаасаа энийг хуваалцах байхгүй түүхээ хуваалцах тийм чадвар, түүхээ хуваалцах тийм стил, өөртөө тохиолдсон ямар нэг юм ингээд ярих гэдэг шүү дээ. Тэгээ яагаад энэ айгуу чухал юм бэ гэхээр энэ нөгөө уншиж байгаа хүний чинь өөрийнхөө талаар ингээд амьдрсан түүхээ, туршлагаа ингээ хуваалцаад тэр хүнд ойлгуулах чадварыг яриад байгаа. Хэрвээ чи түүхээ өөрийнхөө тохиолдсон зүйлүүдээ ололт амжилтуудаа, уналтуудаа хэр сайн ойлгуулж чадна, хэр сайн мэдрүүлж чадна, яг тэр хэмжээгээрээ чиний эссе чи сайн байх болно. За дараагийнх нь болохоор persuasive тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг ингээд за энийг мэдрүүлчихэд дараа нь чи одоо хэр нөгөө нэг энэ тэтгэлэг болгон өөрийн гэсэн зорилготой байгаа. Тэтгэлэг болгон өөрийн гэсэн юутай ба алсын хараатай гэдэг юм уу да. Хүсэж байгаа зүйл байгаа кандидатуудаасаа тий. Тэгэхээр энэ тэтгэлэг олгож байгаа нөхдүүд юу хүсээд байна? Тэр хүсээд байгаа кандидат нь чи хэр ойрхон юм? Хэр энэ хоёр хоорондоо ингээд давцж байгаа гэдгийг чи тэр